Дараагийн мэдээг хүргэе. Сонгон хайрхан дүүргийн 179-р сургууль нь энэ хичээлийн жилд шинээр ашиглалтанд орсон сургуулиудын нэг. Тэгвэл тус сургуульд суралцах хүүхдүүдэд 5 тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Kitchen All компани зүгээс номын сангийн ширээ сандлыг өгсөн байна. Өнгөрөх 8 дугаар сарын сүүлээр 179-р сургууль нь сурагчдын ширээ сандалгүй байгаа талаар олон нийтэд мэдээлэл цацагдсан юм а. Тэгвэл тухайн сургуулийн 180 хүүхдийн ширээ сандлыг боловсролын яамнаас 9 дугаар сарын 1-нд уралдаж шийдэж өгчээ. Харин үндэсний үйлдвэрлэгч Kitchen All компани зүгээс мэдээлэл үндэслэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 179-р сургуульд номын сангийн зориулалттай 30 ширээг сандлын хамт өглөө. За Kitchen All-ийн хувьд бол нийгмийн хариуцлагын хүрээнд олон шатараалтай ажлууд хийгддэг нэг нь бид хэд хэрэгтэй байгаа сургууль цэцэрлэгт нь хэрэгцээтэй ширээ сандлаар хангахыг зорж ажилласан. Тэгээд NTV-дээ санал тавиад хэрэгцээтэй байгаа сургуулийг сонгож өгөөч гэсний дагуу 179-р сургууль дээр ирчихсэн хүүхдүүдэд ширээгээ гардуулж өгөөд байж байна. Тэгээд хүүхдүүд маань 5 тухтай орчинд хичээлээ бүр олон сайн хийгээд мундаг хүүхдүүд болно гэдэгт итгэлтэй байна. Kitchen All компани зүгээс өмнө нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тасаг мөн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх уламжлалт эмчилгээний тасаг зэргийг товчулж байжээ. Энэ удаад боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь юм 179-р сургуулийн тухайд шинээр ашиглалтанд орсон тул номын сангаа хараахан товчулж амжаагүй байна. Ямар ч тач тус номын санд хүүхдүүд сууж гэрийн даалгавраа хийх, цаашлаад ном уншиж хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөнд талархаж байгаагаа сургуулийн удирдлагууд илэрхийллээ. Хичээлийн жилдээ бид нэр хүүхдүүдээ хүлээ аваад за сурах орчин бүрдүүлэлтэн дээр ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд Kitchen All компаниас одоо сургуулийн маань номын санд ийм бүрхэн ширээ сандал биелүүлсэн маш их баярлалаа. За энэ нэг талаас нь болохоор хүүхдүүдийн нөгөө сурах орчин, сурах үйлийг дэмжиж байгаад нь одоо маш их баярлж байна. Тэгээ энэ баярлсан талархалснаа одоо сургуулийн захиргаа болон ажилчид, эцэг их асар хамгаалагчтайхаа хүмүүс та бүхэнд одоо маш их баярлалаа. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье.